Хөтөлбөр орон нутгийн мэдээгээр үргэлжилж байна. За Ховд аймгийн төвд 40 гаруй мянган хүн амьдардаг. Жилээс жилд өснө нэмэгдэж байгаа хүн амын тоо олоод хотчлтын нөлөөгөөр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь ачааллаа дийлэхгүй, зогсож болцсошгүй нөхцөл байдалтай хүрчээ. Ганцхан л гарч байгаа. Энэ бол цэвэрлэх байгууламжийг шинээр бариад ашиглалтанд оруулах явдал. Үүний төсөв мөнгийг нь улсын төсөв, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн байгууллагуудад санал тавьж эргэж төлөвлөх нөхцөлтэйгээр суулгаж цаг алдахгүйгээр ажлыг нь эхлүүлэх шаардлага байгаа. Тэгэхгүй бол ховдчууд бохирдож ирэхэд маш ойрхон болчиход байна. Ховд хотын цэвэрлэх байгууламж нь 1987 онд 2800 м3 хоног үсэг татан цэвэршүүлэх хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Өдгөө 40 жил болж байгаа цэвэрлэх байгууламжид 2 чудаа урсгал болон их засвар хийж хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлсэдээ ч насжилт өндөртэй учраас шинэ цэвэрлэх байгууламж барихаас өөр аргагүй түрээд байна. Мэргэжлийн байгууллага болон орон нутгаас удаа дараа цэвэрлэх байгууламжийг шинжлэх хүсэлт явуулсан ч шалтгаангүйгээр буцаагцаар өдөө үржээ. Зураг төсвийн үнийг эхлээ суулгуулад энэ шинэ цэвэрлэх байгууламжийн зураг төсөлтөө байж цааш дараачийн санхүүжилт барих шийдэгддэг. Зураг төсвийн өмнө болохоор нэг 600 сая орчим ч юм уу тийм төгрөг шаарддаг юм шиг байгаа. Тэрийг болохоор улсын төсвийн хөрөнгө оруулалтанд суулгах гад саналаа өгсөн боловч суугаагүй. Буянд голоо түшгэлсэн газар тариалангийн бүс нутагтайгаа цэвэрлэх байгууламжийн зэрэгцэн оршдог. Мэргэжлийн байгууллагаас хийсэн шинжилгээний дүгнэлтээр хөрс болон усаар дамжиж иргэний хүнсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхаарууллаа. 10 сарын шинжилгээний үзүүлэлтээр болохоор орж байгаа ус болон гарч байгаа ус нь бараг адилхан ийм шинжилгээний хариу гарсан байгаа. Тэгэхээр байгальд нийлүүлж байгаа цэвэрлээд гарч байгаа бохир ус маань Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн ус маань одоо энэ цэвэрлэгдсэн бохир ус гэдэг стандартын шаардлагыг хангахгүй гардаг. Цэвэрлэх байгууламжийн асуудлаар бол манай байгууллага байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа 2013 оноос хойш энэ бол одоо яа харахгүй бас бидний одоо хүндрэлтэй байгаа асуудал. Нэгдүгээр одоо голын экосистем дээрээс нөгөө голын хамгаалтын бүс рүү энэ бохир ус маань орохоор ямар нэг одоо мэдээж сөрөг нөлөөлөл бий болно. Тэгэхээр энэ одоо сөрөг нөлөөллийг бууруулахын тулд мэдээж одоо механик цэвэрлэх байгууламжийг бий болох шинээр барьж байгуулах шаардлага. Одоогийн одоо цэвэрлэх байгууламж бол одоо ямар нэг засвар үйлчлэгээ хийгээд бол ерөөсөө сайжрахгүй цэвэрлэгээний түвшин нэмэгдэхгүй гэсэн. Цэвэрлэх байгууламжийн одоогийн гурим нь механик болон биологийн аргыг хослуулдаг. Механик цэвэрлэх байгууламжийн тусгаарлах хана хооронд цоорсон нэвчилт үүссэн зэрэг нь бохирыг стандартын дагуу цэвэрлэх боломжгүй болгожээ. Түүнчлэн биологийн цэвэрлэгээний бичил биетүүд нь устсан учраас стандартаар ажиллах нөхцөл нь хэдийн алдагдсан гэлээ. Ховд аймгийн хэмжээгээр 189 гэр хорооллын айл өрх, 4962 орон сууцны айл өрх, 332 аж ахуйн нэгж албан байгууллагаас ирж байгаа бохир усыг энэ цэвэрлэх байгууламж цэвэршүүлдэг гэсэн үг. Цэвэршүүлсэн саарл ус нь 90-с дээш хувьтай бол хэвийн гэж үздэг. Тэгвэл Ховд хотын цэвэрлэх байгууламж дөнгөж 54% бохирыг цэвэршүүлж байна. Ингэж дутуу цэвэршүүлсэн саарл ус Ховд хотын газар тариалангийн бүс, буян голын айс авд нэвчиж байгаа нь тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд өндөр эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл төрлөө.